Өнөөдөр миний болон үндэсний хвшлийн зүгээс нэгэн томоохон хуулийн үзэл баримтлалыг танилцуулах, хоёрт нь цаг үеийн асуудал, та хэдийн асуудлаас чөлөөтэй хариулъя. За, Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс улсын хурлын гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлэн татах хуулийг улсын хурлд өргөн бариад байгаа. За, улсын хурлын гишүүний ёс зүй, сахилгад хариуцлагын асуудал дээр сайжруулахад бол мэдээж хоёр гараа өргөж дуугал нь дэмжиж гагцхүү зөрчил нь юу гэхээр хэрэгжүүлэх арга зам дээр зөрчил байгаад байгаа гэдгээс ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд энэ хуультай холбогдуулаад зөвхөн ёс зүйн асуудлаар их хурлын гишүүнийг эргүүлэн татахыг эсэргүүцэж үндэсний хвшлийн зүгээс албан ёсны мэдээллийг миний бие гаргасан. Үүний дараа энэ асуудлыг эсэргүүцэж байгаа мэтээр ерөнхийлөгчдөө зөрчилдөж байгаа мэтээр хэвлэл бол олон нийтийн зүгээс нэлээд яригдаад байх шиг байна. Тэгэхээр би дахин хэлэхэд ер нь төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн сахилгад хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн яаж ажиллах талаар бол хамтран ажиллах бэлэн байна. За, үүнтэй уялдуулаад өнөөдөр төр иргэдийнхээ итгэлийг алдж байгаа нь яхахгүй нэ. Энд дэр бол марах зүйл ерөөсөө байхгүй. Их хурлын гишүүдийн гаргаж байгаа зарим ёс зүйгүй, авиргүй үйлдэл үнэхээр уур бүгдийг хүргэдэг. Гэхдээ төр гэдгээрээ зөвхөн их хурлын гишүүд бол ердөөсөө биш. Тэр үүднээсээ төрийн өндөр албан тушаалтад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хамгаалалт, хязгаарлалт, хяналт, хариуцлагын тухай хуулийг өргөн барихад бэлтгэсэн. Үзэл баримтлалыг бол боловсруулсан байгаа. За, энэ хууль хэрэгжснээр Монгол Улсын ерөнхийлөгч, Монгол Улсын их хурлын дарга гишүүд, за үндсэн хуулийн цэцгийн дарга гишүүд, ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, авилгалтай тэмцэх газрын дарга гэх мэтлэн томилогдсон болон сонгогдсон нийт 50 төрлийн өндөр албан тушаалтны эрхийг нь хамгаалах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, аливаа хууль зөрчсөн буруутай асуудал дээр нь хариуцлага тооцох, албан тушаалт дээр байгаа болон албан тушаалаас буусны дараа эрх зүйн хязгаарлалтыг хийх ийм хуулийн гол агуулганд байгаа. За, 19 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар мөн үүнийг дагаад 2 хуулийг шинээр өргөн байна. Тэгэхээр энэ хуулийн хүрх үр дүнг бол ерөнхийлөгчийн уриалаад байгаа ёс зүйн сахилгад хариуцлагыг нэмэгдүүлээ гэдэг байгаа нь өөрөөс нь экстүүдэд бүгдийг хамарна. Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Тэгээ энэ хуулийн үзэл баримтлалыг энэ 7 хоногийн 5 дахь өдрийн даргын зөвлөлийн хуралдаанаар учир даргад танилцуулна. Өнөөдөр үндэсний хвшил улсын хурлд цөөн судалтай бүлэг байхгүй. Улсын хурлын дэгийн тухай хуулиар олгогдсон эрхийг эдлэх боломжгүй байдаг. Тэгэхээр яа харахгүй энэ хуулийн санаачлал дээр улсын хурлын дарга учирлыг дэмжиж манлайлан оролцоосоо гэж хүсэж байна. Энэ хуулийнхаа үзэл баримтлалыг энэ 5 дахь өдрийн даргын зөвлөлийн хуралдаар танилцуулаад мөн ардын намын бүлэг, ардс намын бүлгийнхэнд бас танилцуулаад тэгээ та бүхэнд нээлттэй гаргаж тавина. Үндсэн хуулийн гол зорилго бол ерөөсөө иргэдийнхээ итгэлийг олж авах, төрийн өндөр албан тушаалтнууд хяналттай бөгөөд хариуцлагатай байх. Мэдээж үр дүн нь бол ардчилсан парламентыг илүү бэхжүүлэх, буруутай этгээдэд хариуцлага тооцох, үүнийг процедурын асуудлуудыг хууль наривчлан зохицуулах. Хяналттай хариуцлагатай байна гэдэг бол эцсийн дүндээ бол авилгал хулгайгаас өртөс хэрэглэл зохицуултууд байгаа шүү дээ. За, ийм байна. За, та хэдийн асуултанд хариулъя. Одоо энэ ерөнхийлөгчийн зүгээс нөгөө засаглал нь нөгөө их хурл руугаа хууль өргөн барих нь хэр ёс зүйн үед бөгөөд хуулийн ёс зүйн үед заасан байх юм уу? Мэдээж ерөнхийлөгч бол хууль санаачлал хэрэгтэй. Гэхдээ яг энэ гишүүдийн ёс зүйн асуудал. Би асуултанд хариулъя. Нэгдүгээр энэ хуулийг үзэл санааг нь дэмжиж байгаа гэдгийг би хэллээ. Хэрэгжүүлэх арга замыг бол огтгож дэмжихгүй, дахиад хэлчих. Хоёрдугаарт хууль зүйн хувьд энэ өөрөө боломжтой юм. Үгүй байхгүй. 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнө хууль санаачлах эрх хэмжээ хязгааргүйгээр ерөнхийлөгч, засгийн газар, их хурлд хадгалагдаж байсан. 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр хэмжээ хязгаар тогтоож ирсэн. Үүнийг үндсэн хуулийн хүрээнд зохицуулагддаг хуулиудаар хязгаарлаж өгсөн.
Тухайлбал яг энэ асуудалтай холбоотойгоор улсын их хурлын тухай хуулийн 36 дугаар зөвлөлтийг хараарай. Их хурл болон их хурлын дэхтэй холбоотой эрх зүйн асуудлыг зөвхөн гэж байна. Их хурлын гишүүд л санаачлаа. Тэгэхээр энэ хуулийн танилцуулгыг би хийснээр ерөөсөө энэ хариуцлага ёс зүйн сахилгын асуудлыг зөвхөн их хурлын гишүүдэд биш. Төрийн бүх өндөр албан тушаалтнуудад томилогдсон болон сонгогдсон байдлаар нь ялгаатай байдлаар хариуцлага тооцох энэ эрх зүйн орчныг хамтаа л хөндөй гэж байна. Тэгэхээр энэ дэмжигдвэл би Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн өрсөлдөг энэ хуулиа татаад авчаач. Яагаад тэгэхээр энэ хуулийнх нь хүрэх гээд байгаа хүсэл миний өргөн барих гээд санаачлаад байгаа хуультай агуулга нь угаасаа багтаж байгаа. Хууль нийцэж явж байгаа. Тэр ёс зүйн талаар таны хууль босруулж байгаа. Ёс зүйн сахилгын хариуцлага. Үүнийг хуулийн 4 инженерингийн бүтцээр хийсэн. Энэ юу гэхээр бүр эрхийг хэрэгжүүлэх хамгаалах. За тодорхой хамгаалах гэдгийн утга дээр юу байна? Одоо энэ дээд шүү. Энэ цэц. За прокурор авилгалтаа тэмцэх газар. Хүний эрхийн зөрчлөг маш ностойгоор гаргадаг. Дандаа улс төрийн зорилго. Жишээлбэл энэ Норвегийн алтан үеийг одоо би надад бол дургуугийн та хэд мэд нөгөө огцруулах ажил хэсгийг би бас ахалж ирсэн. Тэр өрөөнд миний нэртэй жаз байдгийн гэсэн. Гэхдээ би өөрөө бас энэ зовлонгийн өөрөө үдчихсэн өмөрхөөс өөр аргагүй болчихсон. Жишээлбэл 20 оны 4 сарын 28-нд миний би ардын намаас хөөгцсөний дараа улсын их хурл хаан улд үүрэгт би даагчаар нэр дэвшихийг сонгуулийн ерөнхий ороо бүртгэж авсан. Гэтэл маргааш нь 4 сарын 29-нд над дээр эрг үсгэсэн. Надад танилцуулахгүйгээр надаас гэрчийн мэдүүлэг авахгүйгээр ялах дүнэлт үлдээд тэгээ юу уусныг таад мэдчих шүү дээ. Барай хорчихсон. Сонгуулийн. Яг энэ миний үзсэн одоо зовлон бүхий замаар Баттууг дарга орох гэдэг. Хийх мэтлээ одоо болгон тоёг өчигдөр нэвтрүүлгийг би бас үзлээ. Цэц гэдэг чинь үндсэн хуулийн шүүх. Тэр цэц гэдэг гоё нэрээр хамгаалагдаад муу нэртэй шүүхээс нэг ялгаж өөрсдөө харагдуулах гэдэг ердөөсөө шаардлага байна. Би тэр хурал дээр өөрийн биер очиж суусан. Ямар муухай хууль зөрчиж хүнийг хэлмэгдүүлдгийг бол би өөрөө гэрчилсэн. Тэгсэн энэ хүрээд одоо энэ хуулийн хүрээд таад нэг ностой зүйлийг хэлээ. 2016 оны 6 сарын 17 буюу их хурл төр завсарлаад их хурлын гишүүд нь сонгуул хийж явах явцад одоо чон бороонор гэж ярьдаг шүү дээ. Үндсэн хуулийн цэц өөрсдийг нь эргүүлэн татах хууль эрх зүйн зохицуултыг хүчгүй болгооч. Жишээлбэл үндсэн хуулийн цэцийг ерөнхийлөгч 3-аар, дээжих 3-аар, их хурл 3-аар томилоод 9 өдрийн бүрэлдэхүүнтэй томилдог. Эргүүлэн татах анхны санаачлага анх нөгөө санд болгож томилуулсан субъектээс гардгийг цэц өөрсдөө дүгнэлт гаргаад хаацсан байх чинь. Тэгэхээр энэ хуулиар энэ асуудал бол өөрчлөгднө л гэсэн. Тэгээ ер нь хариуцлагын асуудлыг би энэ дээр гол нь онцлоод байна. Одоо үндсэн гол агуулга нь байна. За мэдээж одоо хязгаарлалт болон хяналт тавь. Хяналт бол хэвлэлд болоо иргэд өөрсдөө хяналт тавь. Энэ эрх зүйн орчныг сайжруулах. Энэ хүрээнд шүгэл үдэгч болон шүүмжлэх эрхийн тухай хууль гэж нэмэлт өөрчлөлтөөр өргөн байна. Хүн эрхийн комист онцгой эрхүүдийг өгөх. Гэх мэтлэн ардчилсан парламент хүний эрх энэ ардчилсан үндсэн хуулийн одоо баталгааг нь хангах ийм зорилт. За хариуцлагын асуудал одоо та асууж байна. Ер нь бид төрийн өндөр албан тушаалтууд хэр хариуцлагатай байна вэ? Саяхан нэг сарын өмнө байна уу та. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс үхийн тайлан надад Viber-аар ирсэн. Тэгээ би үзчихэд энэ одоо ямар учиртай юмсан зорилго нь бол намайг одоо яриа өгч байна. Монгол Улсын ерөнхийлөгч бол гадаад бодлогоор маш сайн ажиллаж байгаа. Түүний хэрэгжилтийг дэмжиж ажиллаж байгаа. Гадаад иргэн яам бол үнэхээр сайн ажиллаж байгаа. Одоо хэлхүүг алах. Гадаад харилцааг цоошин төвчөнд гаргаж иж. Гэхдээ хариуцлага хуулиар өөрөө зохицуулагддаг. Монгол Улсын ерөнхийлөгч ажиллаа их хурл тайлгнадаг үндсэн хуулийн зохицуулалттай. Тодорхой цаг хугацааг маш тодорхой тавьсан. Гэтэл 5 жил бид нарын тайлан хараагүй. Тэгэхээр би ерөнхийлөгчийн тамгын газрын дарга үүс юм билээ дэлгэр үүс төгөлдөр. Тэгээд тэр нэг аюулгүй байдлын зөвлөлийн дарга
Бям жаргал. Эднэрт юу гэж хэлэх гээд байна вөхөр ерөнхийлөгчийн тайлан бэлдээ. Ерөнхийлөгчийн тайлан их хурл хараагүй 5 жил болж байна. Тайлан дагалдаад эн чинь хэдэн их найдаар хэмжигдэх төсөв баг. Энийг үлсмэр. Дээрээс нь одоо энэ хязгаарлалт гэдэг дээр энэ хуулийн үзэл санаанд хязгаарлалт шүү. Жишээ авахад үндэсний айлгой байдлын зөвлөлөө нарийн бичгийн дарга саний Бям энэ залуу өөрийнхөө хуулиар олгогдсон эрх мэдлийг хэтрүүлж 2 чуудаа мэдээлэл хийж. Энэ чинь төрийн тусгай албаагч бүр тусгай субъекттэй орж идэг. Улс төрийн мэдээлэлгээд их хурлын гишүүдийг загнаа зандраад байж хэрхэж болохгүй. Тэгэхээр хязгаарлалт гэдэг бас энэ орж байгаа. За өшөө нөгөө талаараа төрийн өндөр албан тушаалтан албан тушаалаас бууснаас хойш тодорхой хэмжээнд эрх эдлэхгүй хязгаарлалт байдаг. Олон улсын практикт нөгөө revolving door буюу эргэдэг хаалга. Энийг одоо зохицуулсан. Гэх мэтлэн одоо жишээлбэл Монгол улсын ерөнхий шүүгчээр ажиллаж исэн ажлаасаа буучаад мөнгө хичээгээд явж болохгүй л гэсэн үг байхгүй тодорхой хугацаанд. Яг хуулиараа бол ганц нэг одоо тоо заасан цаг хугацаа заасан хязгаарлалтууд байж байна. Тэгээ эцсийн дүндээ энэ хуулийг бол одоо их хурлын гишүүд маань би бол ингэж штэ ерөнхийлөгчийн барьсан хуулийн үзэл санаатай бол бийцэж байна. Хэрэгжүүлэх арга зам дээр зөрчилдөд байна. Тэгэхээр энэ миний ч гэж ярих байл. Энэ бол одоо яхахгүй ажил амьдралдах асуудлаас ургаж гарч байгаа асуудал. Би энд нэг өөрөө санаачлагч нь болохгүй даавтарлахад нэр өндөө гэдэг одоо ямар шаардлага байна. Гагцгүй энийг дэмжиж ерөнхийлөгч энэ хуулиа татаад тэгээ одоо урд ажиллаа хэмээр шүү дээ. Энэ хууль агуулга нь бол зөв би дэмжиж байна. Их хурлын гишүүнд бол хариуцлах асуудлыг бас байх ёстой. Гэхдээ хэрэгжүүлэх арга зам буруу. Эцсийн ард иргэд амьдралын өртөг өндөр байгаад маш их бухимдалтай байгаа. Авилгад уулгаа өндөр байгаад бухимдалтай багш. Тэгэхээр улсын хурлын дарга би бол энэ хэвлэлийн орлого хийхээс өмнө улсын хурлын дарга уучлалтаа уулзаж ярих гэж бодож байсан. Даач одоо уулзах боломж нь бас гарсангүй. Улсын хурлын дарга одоо манлайлал үзүүлэх хэрэгтэй. Шулуухан хэлэхэд улсын хурлын дарга учрал улсын хурлын дарга юм уу? Улс төрийн намын дарга юм уу? Эсвэл Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрсгийн утсан үгэлтэй юм уу? Энийг одоо ялгаж, зааглаж, нотлох маш том сорилттой би тулгарч байна гэж харж байгаа. Энэ үгийг уулан би өөрт нь хэлье гэж тооцчихсон одоо хэвлэлээр дамжуулаад одоо хэлэхэс энэ хэрхэвч болохгүй. Үе үеийн одоо хамгийн адгаар одоо яригддаг нэг юм заналтаа зандаагүй инквал төртөл их хурлынхаа бүрийн арчилсан парламентын тогтолцоог хамгаалахын төлөө байдаг л байсан шүү дээ. Хизээч ингэж одоо их хурлын дархлааг алдагдуулах ийм зүйлийг ямар ч үед түүхэндээ улсын хурлын дарга хийж байгаа. Үнэн биз дээ. За энэ ч яг юу парламентын дархлааг алдагдуулж байгаа. Та үндсэн зарчимтай нийцж ийн гэж шүү. За жишээлбэл эргүүлэн татах асуудал ярихгүй бол одоо юм байна. баг болчиход шүү дээ. Тэгээд шүүд ч одоо дураараа дөрвж идэг нэг юм болчиход байгаа учраас Ер нь шүү дээ. Би их хурлын гишүүдийг дураараа дөргиж би болохгүй гэж боддог байсан. Тодорхой хэмжээнд дураараа байх, эрхчлөөтэй байх нь бас зөв юм байна. Гэхдээ хэм хэмжээтэй хамгийн гол. хэмжээл бүр хэцүү. Тий, хэм хэмжээтэй. Тэгэхээр энэ миний бариад байгаа хуулиар маш нарийн 6 шатлал бүхий зохицуулалтаа хийж байгаа. Тэгэхээр ерөнхийлөгчөө санаачсан энэ хуулийн хүрх гээд байгаа үр дүнг би үгүйсгээгүй. Адилхан зүйл үсээд байгаа байхгүй юу? Гагцгүй хэрэгжүүлэх арга зам дээр зөрчилдөд байна. Тэр хэрэгжүүлэх арга замыг өөрсдөө хийцэж одоо шийдэж шүү. Тэгээд хуулиараа их хурлын тухай хууль дэхтэй холбоотой хууль эргэсэн орчны нэмэлтийн өөрчлөлтийг зөвхөн их хурлын гишүүд улсын их хурлын тухай хуулийн 36-гийн 1 дахь заалтаар зохицуулагдж байгаа. Тэгэхээр гишүүд нь санаачлаа. Тэгэхээр би учир даргаыг яагаад би энэ даргын зөвлөлийн хурал дээр танилцуулна гэдэг хэлээ өгөхээр учир даргаыг энэ төр манлаад үзүүлээд энэ хуулийг аваа явчихъя л гэж хүсэж байна. Яагаад гэвэл адаглаад ардын нам чинь 60 хэдэн гишүүдтэй бүлэгтэй. Ардсан нам болоод энийг би дэмжинэ гэдэгт итгэж байна. Би согтгол даргатаа уулзах төлөвлөгөөтэй байгаа. Хуулийнхаа үзэл баримтлалыг танилцуулна. Тэгээд даргын зөвлөлийн хурал дээр бүх удирдлагууд орж ирдэг. Харамсалтай нь хаалттай явдаг. Гэтэ би танилцуулга хийн дэмжлэг хүсэж байна. Үнэхээр. Та өөрөө ёс зүйн учраас энэ ерөнхийлөгчийн санаачсан байлыг эсэргүүцээд байна гэж За би ёс зүй Сахилгабаатын өөрийгөө би үлгэр жишээ чинь их хурлын гишүү гэж хэлэхгүй. Одоо ингээд ёс зүйн асуудал. За би хэвлэлийн хурал хийж байгаа та
янз бүрийн л асуултууд асуудаг. За хүн л усан хойно уурж бөхөдөх зүйлүүд байдаг. Зүү зогсгүй үг би бас зарим нэг сэтгүүлчдэд хэлж л байсан. Уучлаарай энэ дачнад хэлэхэд. Гэхдээ энэ маань өөрөө ёс зүйн зөрчил болоод их хурлын гишүүнээс эргүүлэн татагдах суурь болов. Тэгэхээр би тодорхой хэмжээнд их хурлын гишүүд үзэл үнд зүйлдээ эрх чөлөөтэйгээр дуурчих. Мэдээж хэм хэмжээ байх хэрэгтэй. Жишээлбэл зарим гишүүд одоо янз бүрийн тэр нэг сошиал фейсбүүкээр ингээд хэм хэмжээгүйгээр тусцуугүйгээр үг хэллэг хэрэглээ лайфтаал би бол үнэхээр дуурцдаг. Уур таарахтаа биелдэг бололтой наач болохгүй шүү дээ. Эцсийн дүндээ би юунд дэр болгоомжлоод тэгэхээр төр иргэдэд итгэх итгэлийг алдагдуулаад байгаа байна. Энэ ч итгэлээ шүү дээ. Жишээлбэл яг нэг хүнийг онцолж шүүмжлэхгүй шүү дээ. Нийтээрээ их хурлын гишүүд мунхаал харагдаад байна шүү дээ. Тэгэхээр зөвхөн их хурлын гишүүд биш. Төрийн 50 томилогдсон болон сонгогдсон албан тушаалтанд энэ бол хамааргүй. Таны өргөн барьж байгаа хуулийн дээр шүү дээ. Одоо нэг гişи өргөн барьж байгаа хууль чинь шийдвэрийг хязгаарлах гэдэг байгаа шүү дээ. Гишүүнийг эргүүлэн татах шийдвэр. Таны өргөн барьж байгаа хуулийн дээр ижилхэн байгаа мó. Таны яг Байлгүй яах вэ? арга зам бичиг юу гэрээ? Байгаа. Парламент угаасаа үндсэн хуулиар олгогдсон бүр эрх нь парламент байна. Парламент шийднэ. Тэрнээс энэ хууль хэн нэгэн хулгайчийг хамгаалах гэдэг зүйл юу ч байна. Үзэл баримт 5 дахь өдөр танилцуулсны дараа нээлттэй болохоор энэ хуулийн цаана ямар агуулга байна, ямар үр дүн хүсэж байгаа маш тодорхой гарч ирнэ. Би үзэл баримт уулын энд нэг зай байсан бол нэг та хэд харуулчмаар байна. Одоо төслийг би биччихсэн. 10 өргүүнийдээ 15 гурц. Гадны орнуудын жишгийг асуудал үзэж байгаа төсөлдөө. За энэ бол 14 оны Вене конвенц болон за парламентын засаг хөгжсөн одоо энэ Англи, Франц, Германы эрх зүйн тогтолцоонуудыг гарч ирсэн. Өшөө дээрээс нь хэвлэлийн даандаж хэлэхэд шүгэл үлээгчийн тухай хууль олон хэвлэлийн эрхчлөөний тухай хууль нэмэлт өөрчлөлтүүд бас орно. Эрхийг хамгаална. Жишээлбэл одоо хин заргийн өнрөө яагарахгүй тэгээд үндэсний айлгүй байдлын зөвлөлийн шийдвэр хоригдсон одоо ингээд тодорхой болж шин. Би заргийн өнрөө дургу намайг одоо хичнээн хилээр дайрт оромжиж гүтгдэг байлаа мэдэн шин та. Тэрнээс бол ямар их би хохирол амсдаг байл. Гэхдээ дургуугээд энэ төр дугаа сууддаг болохгүй байхгүй. Хүндээ биш. Би одоо та хэд олон сэтгүүлчдэртэй олон юм дээр зөрчилдөж хэрүүл уруул хийж ирсэн. Гэхдээ чи суур зарчим авах үндэ биш шүү дээ. Би та хэдтэй муудлаа гэд маргааш нь муу хараад идэх үстэй. Минь тус мэдгүй өнгөрдөө үстэй. Хамгийн гол нь үндэсний айлгой байдлын зөвлөлийг гişүч тухай үедээ яриаггүй. Өнөөдөр улс төрийн нөхцөлд ийм болохгүй улс төрийн тэрийг өөрсдөөс нь асуу. Тэрийг бол өөрсдөөс нь асуу. Тэр үед чинь би өөрөө хаана байлаа та чинь дуурахч ирэхгүй хүнтэй ч уулзах ирэхгүй л газар байсан шүү дээ. Ер нь шүү дээ би түрүү таны асуултанд гурван шатны шүүхээр цагаатчаад байхад цагаатгсан шүүгчдэр нь дахиад эргээд өмнө шийдвэрээ хэрэгсгүй болгодог нь болж байгаа юм уу? Тэр чинь угаасаа давсаалт дээд шатны шүү. Үгүй энэ болохгүй шүү дээ энэ тий. Тэгэхээр юу юм? Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой шүү дээ. Үгүй энийг одоо нэг тийм гайхаад цаад учир шалтгааныг тааварлах чадахгүй хэмжээнд бид нар сэтгүүлд ороогүй үстэй. Ойлгомжтой зүйл шүү дээ. Та нөгөө шин засгийн газар албан тушаал аваагүй шүү дээ. Шин засгийн газар албан тушаал аваагүй. Тэгээ эндээ жоохон дургуутаад ингэ. Үгүй. За та нар битээ би та хэдэд энэ юуны Сүхбаатар танхимын үүдэнд яагаад шадар сайдар очоогүй учир шалтгаанаа би маш тодорхой хэлсэн шүү дээ. Би ажил авбал яг ямар үр дүн гаргах юм бэ гэдгээ урьдчилан тооцсон. Надад санал болгосон чиг үүрэг бол миний төдийлөн мэддэг ажил биш ч байсан уус. Гэх мэтлэн 8 үндслээр би тэр саналыг хүлээж авав. Дээрээс нь засгийн газрын хуулиар олгогдсон бүр эрх хэрэгжих хэсэгтэр би эргэлзэжсэн. Яг нэг нөгөө хэлэхэд би өнөөдөр Зандан шатрын засгийн газар гэж ярьдаг. Бодит байдал дээр Зандан шатрын засгийн газар биш гэж би боддог. Нэр нь тийм жигийзэн том боосон шат өөр хүн байгаа шүү дээ. Тий, та тодорхой хэлж байгаа. Ерөнхийлөгчд бүгдийн томилж удирдах байгаа шүү дээ. Би тэр засагт орохгүй байх 8 шалтгааны нэг нь тэр шүү дээ. Та 4 сая гişүүлийн зэц. Олон зүйл төр бий вэ шүү дээ. Надад нэг байгалийн нэг ганцхан зам байна. Зөв өвний төлөө, зарчмын төлөө би хэний ч өмнө бөхөлж чадахгүй.
Хиний ч өмнө би өрөөлдөж мөлхөж очиж чадахгүй. Хиний ч гутлыг би өмсөж чадахгүй. Тэрэндээ л байна. Анх 12 онд би нэг хуралд орж ирсэн. Ямар зарчим барьсан? Өнөөдөр 2026 номтой яг тэр зарчмаараа байна. Миний зорилго өөрчлөгдөөгүй, зарчим өөрчлөгдөөгүй, зүйлс өөрчлөгдөөгүй яг хэвээрээ. Тарах гэж байгаа таныг буцаад одоо оюутны орон суудлын надтайгаа нэг баг болж байгаа гэсэн ийм мэдээ сүүл үед одоо явж байна. За хэвлэр та нар өөрсдөө зохиогоол сая хэд хоногийн өмнө Ардын намын 20-од гишүүд намаасаа гарч үндэсний хвсэлд нэгдэж байгаа гэдэг мэдээлэл явуулдаг. Тийм яриа эцэст огт болоогүй. Тэгээ баг болоод ах юу ах вэ? Одоо нэг юм жоох хөвчиг битээ ярил л да. Ер нь биш би зөв нэг зүйлийг хэлчихье. Энэ би бол нэг зүйлд итгэдэг. Монголын үндэсний аюулгүй байдал, үндэсний дархлааны баталгаа болоод арчсан парламент. Энийг бэхжүүр сайжруулахын төлөө би чөтгөртөө нээж бурхадаач байлдаж чадна. Ийм зарчмаа би маш тодорхой даад хэлж байна. Тэгэхээр энэ хүрээнд үзэл бодол нэг байгаа. Нийгэмд нэр хүнд муу байгаа ч гэсэн надтай холбож наагч болж байна. Асуудал гагцгүй. Би нөгөө зарчмын төлөө байгаад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол парламентын засаглал зөв би эзэн штэ хал сонгохгүй гэдэг хэд хэдэн удаа бүр За ахтай үнэхээр зүгээр хэрвээ үнэхээр тийм бол би бол ерөнхийдөө хэлсэн үгэнд нь итгэж байна. Итгэж байна. Гэтэл нодлон ардсан намын 40 гишүүн санаачлаад үндсэн үйлд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэж яагаад гар үсэг зурсан. Энэ нотлохоор юм уу? Зүгээр нэг юм сошиалар явсан сургийг сонсчоод их хурлын 40 гишүүд шүү дээ. Энэ 126-гийн 30%. та арсан намынхантай ярилцсан юм уу тэгээд. Тэгээ би энэ саяны ноёрдны нөгөө хамгийн таймар орсон нэвтрүүлгийг үзсэн. Гэхдээ ностоо асуудлуудыг ярьлаа шүү дээ. Эдрээс асуултаа. Тэгээ одоо хамгийн гол нь энийг нөгөө нотлох хэрэгтэй. Нотлох хэрэгтэй. Шоконд ортлоо асуудлуудыг ярьлаа шүү дээ. Зарим нь би бол сонсч ирсэн. Үгээр сонсч ирсэн. Тэгэхдээ би өөрөө яг энийг гэрчлэх үүднээс дунд нь байгаагүй л байхгүй. Тэгэхээр би шууд хүнийг бол бүтгэж чадахгүй. Оюурд нь ярьсан юмудаа бүгдийг нотлох хэрэгтэй. Би тэр шаардлагыг өөрт нь бас та хэд дамжуулаад тавья. Тэгээд та Нотлох хэрэгтэй. Чадахгүй бол би өөрөөс нь шаардаад байна. та бас ингэ нотлогдоогүй юм ингэ эргэлзээд хардаад яриад нь шүү дээ өөрөө. Тэгэхээр итгэх Үгүй нотлогдоогүй зүйл биш. Би наад захын 40 их хурлын гишүүн гарын үсэг зурсан албан бичгийн талаар би ярьж байна. За энэ Тийм үү? бол яаж болох юм бэ? Мэдээж чи бас л өдрийн бодол шөнийн зүйд шүү дээ. Бодж л байна. та өөр Цаг нь уучлаар би ч насаа дуу өрөхгүй нас өрөхгүй. Вэ янз бүрийн тийм яаж одоо манай авч өөрхий одоо даал гарч байгаа тэтгэвртэй гарч байгаа юм шүү дээ. Битээ дэгэлж байна. Танай гişүүдээ ороо гараа хэрэг сүйд нөгөө бацуу яваад ингэчмэл танай хэлсэн. Нэг зүйлийг би та хэд хэлээд өгөх үү? Их хурлын гишүүд хүртэл мэдэхгүй намайг алмааруулад байдгийг. Үндэсний эвсэл улс төрийн нам биш байхгүй юу? Эвсэл гэдэг чинь өөрөө зөвхөн улс төрийн намууд нэгдээд эвсэл байгуулад тэгээд өдөр цэвэрлэхэн шийдвэрээд намайг тэргүүнээр нь тохон томилсон л зүйл шүү дээ. Үндэсний эвсэл гэж албан балааг байхгүй. Тамга байхгүй. Энд чинь улс төрийн нам биш байхгүй юу? Улс төрийн нам биш. Гişүүд мэдхгүй байна. Тэгэхээр энэ нээлттэй шүү дээ. Нам биш байхгүй да. Ойлгож байна уу та? Дээрээс нэг зүйлийг ойлгохгүй байна шүү. 4 гишүүнтэйгээрээ бүлэг байхгүй юу? Улсын хурлын тухай хууль 10 ба түүнээс дээш гишүүдтэй бүлэгтэй байна. Тэгийн тухай хуулиар олгогдсон эрхийг эдлэх надаа эрх зүйн зохицуулалт нь бас байхгүй. Тэгэхээр одоо юу гэх одоо тэгээ хэлчүүд бас ёс зүйгүй гэлээ төрөө доромжлоо гэх баг. Яг үндэ бол төрийн ордыг кордорт л байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ дэр битгий гарнуу, орнуу тэр хүмүүс миний өмнө ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй. Ямар ч гишүүнчлийн асуудал байхгүй. Тэр ердөөсөө нээлттэй. Тэгээд үндэсний хвслийн миний эрхэмсэн гол үзэл санаа нь юу гэхээр бидний энэ улс орны хөгжлийн төлөө, үндэсний аюулгүй байдлын төлөө, үндэсний эв нэгдлийн төлөө нам харгалцахгүй нэг жанжин шугам дээр тогтоол гэдэг зүйл шүү дээ. Энийг би улс төрийн хэлтгэл дээр зарчмын байр суурь маш тодорхой байсан шүү дээ. Арц намынхантай нийлээ л та зөв юмны төлөө. Зөв юмны төлөө ардын намынхантай нийлээ л та. Энэ л миний баримталж байгаа зарчим шүү дээ. Би одоо ардын намаас 3 удаа хөөгчөд ямар ч намыг гишүүн болоогүй. Өнөөдөр нам болсон.
Энэ ардын Эврэл явж байгаа. үйл явцыг та юу гэж харж байгаа? Сүүлд бол баг хурлаас нэг бүхий гишүүдийг намаасаа бүх юм шийдрэх гаргалаа. Та энэ замлыг явуулсан хүний хувьд Өчигдөр 3 удаа хөгжсөн шүү дээ. 14 онд 18 он сүүл 20 оны 1 сарын 29-нд хөгжсөн. Ер нь биш үү яагаад ийм асуудал үүсэж байна гэхээр биш үү? Дүгнэлт юу гэхээр нэгдүгээр дөрөмгөө дураараа авиралтаас энэ асуудал үүсэж байна. Хоёрдугаарт хитрхи эрх мэдлийн шуналтанд хэмжээ хязгаар байхгүй болохоор үүсэж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Би уул нь ардын намын их хурл болоод өнгөрсөн оны сүүлээр болсон энэ хэрүүл тэмцэл цэг тавигдах болов уу гэж маш их найдаж байсан. Өөрийнхөө байр суурийг би холбогд удирдлагууд чийлжсэн. Одоо урагшаага ажиллаа хийя. 26 онд ажил хийх ганц боломж байна. Яагаад гэхээр 27 онд ерөнхийлөгчийн сонгуул гээд энэ улс төрийн нам орчин зодтолтод ажил хийх. Ажил хэрэгч байя. Хэд хэдэн хуулийн төсөл төр ажиллая. Яаж энэ амьдралын өртгийг бууруулах вэ? Яаж энэ эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүртээмжтэй байлгах вэ гэдэг дээр ажил хэрэг саналуудыг гаргасан. Эдийн засаг өсөж байгаа нь үнэ. Сая учир дарга 6.8% гэж. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $7,000 давж. Гэхдээ энэ 63% нь иргэдэд хүртээмжтэй, 37% нь хүртээмжгүй байгаа шүү дээ. Тэр 37% хайчаад хулгай шүү дээ. Тэгэхээр энийг нөхөй л дөө. Энэ эдийн засгийн өрөөгөөс дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд оногддог тоо хэмжүүрийг иргэдэд хүртээмжтэй байлгах энэ бодлогын ажилтнууд ажиллалт. Харамслаа нэг нь улс төр нийтрээ авчлаа. За би 5 дахь удаа даргын зөвлөлийн урал дээр үзэл баримтлаа танилцуулаад тэгээд та бүхэнд нээлттэй тавь. Тэгэхээр ерөнхийлөгчийн санаачилсан хуультай хэрэгжүүлэх арга замын зөрчилтэй боловч хүрэх гээд байгаа үр дүн адилхан юм байна. Зөвхөн их хурлын гишүүд биш төрийн 50 нэр бүхий сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хамааралтай юм байна гэдгийг та ойлгоно.